Миний 2022 оны бие хувилбарын задгаа даалгаврын 2.1, 2.2-ын тайлбарыг хүргэж байна. Зөвлөх огш Мөгмөрсөрөн байна. 22 оны бие хувилбарын 2.1-ийг авч үзье. Йон ба хийг таних процессыг өгсөн. За хүснэгтэнд катион аноны шинжил үндэслээд энэ нэгдлүүдийг тодорхойлороо гэсэн байна. За хүснэгтээс харахад катионыг таних урвал анионыг таних урвалууд өгсөн байна тий. За өгсөн бодисууд нь төмрийн сульфат, калиум карбонат, литийн сульфид, натрийн нитрат, натрийн сульфат, натрийн хлорид, барийн бромид, төмрийн хлорид, цэсийн хлорид, калий хлорид гэсэн бодисууд өгсөн байна. За хамгийн нэгдүгээрт нь Q тэмдэглэгээ бүхий бодисын дугаар А голороо гэж байна. За Q-г ингээд хараад үзье. За Q дээр шүлтийн уусмал цэнхэр тундас өгдөг. Мөнгөний нитратад цагаан тундас өгдөгөө гэсэн байна тий. За тэгэхээр мөнгө цагаан тундас өгдөг гэдэг нь мөнгөний хлоридын цагаан тундас байгаа. Шүлтийн уусмал цэнхэр тундас нь цэсийн суурийн тундас байна. За Q дээр явагдах урвалын тэгштэйглийг бичиж үзье. За энэ дээр хэдүүлээ цэсийн хлоридыг сонгож авъя. За шүлтийн уусмал гэхээр натрий OH. За эндээс купрум OH 2 дахин. За нэмэх нь натрий хлор. За энэ нь цэнхэр өнгөтэй тундас байдаг бахнэ. За ингээд катионыг таньчлаа. За анион нь мөнгөний нитраттай. За тэгэхээр цэсийн хлорид маань аргентум NO3-тай урвалд орох нэ. За тэгэхээр аргентум хлорийн цагаан тундас. За энэ нь цагаан өнгөтэй байдаг бахан. За нэмдэг нь купрум NO3 2 дахин. За ингээд цэсийн нитрат үүсдэг. Энэ маань усан сайн уусдаг бодис чинь. За ингээд Q бодис дээр 8-ыг сонгочлоо. За дараагийнх нь R тэмдэглэгээ бүхий бодисын дугаарыг R тэмдэглэгээ бүхий бодисын дугаар. За R-ыг харж үзье. Энэ ногоон өнгийн дүл үүсгдэг. Тэгээд мөнгөний нитраттай цайвар шар тундас үүсгдэг. За цайвар шар тундас үүсгдэг гэхээр энэ йодид ион юм уу бромид ион байгаа гэж ойлгогдож байна. За ногоон өнгийн дүл. За ногоон өнгийн дүл үүсгдэг бодис маань барий байна. Барий. За тэгвэл барийн бромид авчи. За энэ дээр түрүү штэ A нь болохоор 8 болсон тийм ээ. За B дээр за 6-га авчи. За барийн бромид. За энэ чинь R-ын урвалын тэгшдэг штэ тий. За тэгвэл барийн бром 2. За катионыг нь тань ногоон өнгийн дүл үүсгдэг гэдгийгсэн ба штэ. За энэ барийн ион чинь шатахтаа ногоон дүл үүсгэнэ. Барийн ион энэ шатах үед энэ барийн агуулсан давс маань шатахтаа ногоон дүл. Өөрөөр хэлбэл барийн нэмэх 2 нь ногоон дүл үүсгэж шатдаг бахан юм тий. За мөнгөний нитраттай цайвар шар тундас гэхээр барийн 2 нэмэх нь аргентум NO3. За эндээс барийн NO3 2 дахин. За энэ маань барийн нитрат. Нитрат ер нь аягүй сайн уусдаг давс голдуу үүсгдэг байгаа. За нэмдэг нь аргентум бром. За энд 2-ыг тавьчиж тэнцгээд байна тий. За энэ маань цайвар шар өнгөтэй цайвар шар тундас гэдгээ зээчлэх нэ. За дараа нь S тэмдэглэгээ бүхий бодисын дугаар C голороо гэж. За S-ийг харъя. Шүлтийн уусмалд улаан бор тундас өгдөг гинэ. S нь улаан бор. Мөнгөний нитраттай цагаан тундас. За тэгэхээр мөнгөний нитраттай цагаан тундас гэдэг маань ерөнхийдөө бас л хлоридтай. Шүлтийн уусмалд улаан бор тундас. За S дээр нь S гинэ. Энэ C дугаарыг сонгох гэдэг штэ. За C дээр нь хэдүүлээ улаан бор тундас гэж яриад байгаа тий. Шүлтийн уусмалд улаан бор тундас. Улаан бор тундас. За энэ 7-г авах юм. Та биччихье. За 7-г авлаа гэхэд төмрийн хлор 3. За нэмдэг нь төмрийн хлор 3 дээр нэмдэг нь шүлт натрий OH. Тийм ээ. За
Феррум OH 3 бор тундас үүсгэн байна тийм ээ. Улаан бор тундас нэмэх нь натрийн холоор. За харж байгаад оруулын тэгтгэлүүдэд тэнцвүүлнэ гэсэн үг. За энд 3-ыг тавиад энд 3-ыг тавьчвал тэзч гэдэг юм тийм үү. За тэгвэл феррум холоор 3 маань за энэ анионыг нь танихад мөнгөний нитраттай. Аргентум NO3 цагаан тундас гэсэн байсан шүү дээ тий. Тэгэхээр феррум NO3 төмрийн нитрат нэмэх нь аргентум. За ингээд цагаан тундас өгчөж байна. За тэгвэл энэ дээр нь S дээр нь 7-г сонгочихъя. S гинэ C дээр нь 7-г сонгочихъя. За цааш нь T тэмдэглэгээ бүхий бодисын дугаар D-г сонгоно гэж. За T тэмдэглэгээ. За T дээрээс ингээ харахаар шүлтийн уусмал ногоон тундас барын олоор идэх цагаан тундас гинэ. За төмөр нэмэх 2 валенттай нь шүлтэнд ногоон тундас өгдөг байгаа. За тэгвэл энэ төмрийн сульфат энд явчихна. За энэ дээр тэгвэл D тэнцүү 0. За 0 гэдэг өгчлөө тийм үү. За энэ T дээр явагдах уруулыг биччихье. За феррум SO 4 нэмдэг нь шүлтийн уусмал гэсэн ш. За натрийн шүлтээж болно, калиен шүлтээж болно тийм. За феррум OH 2 дахин. За энэ нь ногоон цайвар бүдэг ногоон тундас байна. За нэмдэг нь калиен сульфат үүсгэнэ. За энэтэй 2-ыг тавиад тэнцгэн. За ингээд энэ катионыг нь төмөр гэсэн катионыг нь таньчлаа штэ. За тэгсэн чинь дараа нь энэ барын холоор идэх уусмал цагаан тундас гинэ. За тэгвэл төмрийн сульфат маань барын холоор идэх оруулд орлоо. Феррум холоор 2 нэмэх нь барын SO4. За барын SO4 маань цагаан өнгөтэй тундас байна. За ингээд таарч ийн гэсэн үг шүү дээ. За дараа нь Y тэмдэглэгээ бүхий бодисын дугаар F-ийг олоорой. За Y-а эндээс харъя. Y. За энэ тоосхон улаан дүл үүсгдэг катион нь тий. Анион нь натрийн OH хөнгөн натрийн OH хөнгөн цагааны холимогт ялгарсан хийн лакмуст хөх өнгө үзүүлдэг гинэ. За тэгвэл энэ Y тэмдэглэгээ чинь тоосхон улаан дүл гэхээр ер нь улаан дүл үүсгдэг катионууд литийн катион улаан дүл үүсгэн, кальцийн катион үүсгэн. Гэхдээ энэ нитрат маань хөнгөн цагаан болон шүлтийн орчинд амик ялгаар болчдөг тий. За тэгвэл энэ 3 гэдгийг сонгоод авчия. За энэ дээр F тэнцүү 3 болно тийм үү. За ингээ уруулын тэгштэглүүдээ бичээд үзье да. За энэ дээр Y дээр явж байгаа тий. Тоосхон улаан өнгийн дүл гэж яриад байгаа штэ. За Y кальцийн нитрат. За Y-ийн уруулын тэгштэглүүд кальци NO3 2 дахин. За нэмдэг нь тоосхон улаан өнгийн дүл гэсэн штэ. За энэ кальци ион чинь нэмэх юм биш юм байна. Энэ нөгөө шатаах үед кальци нэмэх 2 маань улаан дүл. За харин анионын танихтаа кальци NO3 2. За нэмдэг нь натрийн шүлт болон хөнгөн цагааны оролцоотойгоор за усан орчинд H2 урал явагдах гэдэг нь тий. За кальци натрийн алюминатыг үүсгэж алюминиум O2 дахин нэмэх нь натрийн алюминиум O2. За тэгээд дээрэс нь амик. За амик маань өөрөө суйрлаг шинж чанартай суйрлаг хий байгаа даа штэ. Тийм учраас ялгарсан хийн лакмуст хөх өнгө үзүүлнэ гэдэг нь. За энэ NH3 нь индикаторын цаас чигтэй байвал устдаа оруулд ороод
NH4 OH гэж суур үүсгчдэг ахна штэ. За тэгвэл энэ дээр хэдүүлээ. За эфирийн 3-ыг авчлаа тий. За дараа нь Y тэмдэглэгээ бүхий бодисын дугаар. За 7 дугаарт энд Y тэмдэглэгээ гэж. За Y нь болохоор шар өнгийн дүл үүсгдэг гинэ. За шар өнгийн дүл үүсгдэг катион маань натрийн катион байгаа. Натрийн нэмэх катион нь шар дүл үүсгэх нэ. Шар дүл. За энэ дээр хэдүүлээ. W дээр явж штэ тий. W-гийн талаар ярьчих. За тэгвэл натрийн орсон давс юу байна гэхээр натрийн сульфат буюу 4-р давс нь штэ. Y дээр тэгвэл G тэнцүү за 4 гэд авчи. За натрийн сульфат натрийн хлорид гэ 4 5 2 хоёулаа байгаа юм биш үү? Гэхдээ штэ тий. Анионын ингээд харахаар барын хлоридтай цагаан тунц гэсэн байгаа аахгүй юу? Барын хлорид. Тэгэхээр барын сульфатын цагаан тунц уусан гэж бодоод натрийн сульфатыг авч. За натрийн 2 SO 4. За нэмдэг нь барын хлор 2. Натрийн хлор нэмдэг нь барын SO 4-ийн за энэ нь цагаан тунц. За урлагийн тэгтгэлээ тэнцвүүлэхэд энэ юм болж таарч байна тий. За хамгийн сүүлд нь за энд нэг зай гаргана. Хамгийн сүүлд нь Е тэмдэглэгээ бүхий бодисын дугаарыг олоорой гэдгийгсэн байна тийм үү? За Е-г нь харъя. Энэ Е нь ягаан өнгийн дүл үүсгдэг. Тэгээд H хлортой хий ялгаруулдаг гинэ. За ягаан өнгийн дүл үүсгдэг нь калийн катион ягаан өнгийн дүл үүсгэн. За тэгвэл H дээр 1 гэсэн дугаарыг сонгочих. За тэгээ урлагийн тэгтгэлүүдээ бичээд үзье. Ягаан өнгийн дүл. За кали нэмэх нь ягаан дүл үүсгэн. За ингээ катионын таньчих нь тий. За тэгвэл дараагийнх нь калиен карбонатын давс байгаа шүү дээ. Анионын танихын тулд H хлортой ялгарна гэсэн тийм ээ. H хлортой оруулах нэ. За калий хлорид нэмэх нь H2O нэмэх нь CO2 гэд ингээд хий ялгаруулчих нэ. H тэнцүү. За нэгийг сонгочлоо. За гэх мэтчлэнгээр гол тундас тэгээд тунцныхаа өнгө томьёонуудаа сайн мэдчихвэл энэ даалгавар гүйцэтгэхэд хэлбэр байна. Хоёрын биеийн 2-1 химийн кинетик байна. За 3 шиг бодис сурвалж орж байна. Йод, бромат ион, устрогч ион. Тэгээд дан йод болон бромид ион ус үүсгэсэн уруулын өвчин. За уруулын хурдны эренбийг тодорхойлохын тулд их бодисын анхны концентрацийг өөрчлөн уруулын хурдыг хэмжсэн туршилтын үр дүн өгөгдөжээ гэж байна. За анхны концентрац ингээ 3 бодис сурвалж орсон молоор хэмжигдсэн. Уруулын хурдыг ерөнхийд нь V буюу моль хувахан секунд гэсэн нэгжээр хэмжсэн байна шүү дээ. За эндээс төгөлөө шүү дээ. Энэ V1-р хурд, энэ V2, энэ V3, энэ V4 гэж бичигдэх нь тий. За тэгвэл шүү дээ уруулын хурд болон эренб ингээ тодорхойлох даалгавар ороод ирэхээр юу хийх вэ гэхээр эхлээд уруулын хурдыг масс үйлчлэлийн хуулиар илэрхийлэх ёстой. За энэ маань уруулын хурдны тогтмолыг өөрчилнө. Хэдэн бодис сурвалж орж байна тэрийг бичнэ. За тэгвэл энэ йод хасах ион. За энэ дөрвөлжин хаалын концентрац гэж уншиж шүү заяа. За бром O3 хасах ион. За энэ бромат ионы концентрац үрждэг нь устрогч нэмэх ионы концентрац. За эднэрийн биш дээ стихиометрийн коэффициентийг нь
урьдчилсан байдлаар A, B, C гэд 3 үүрсгэр тэмдэглэжээ. За ингээд хэрвээ урвалын хурдны тэгштэлийг V1 гэд бичвэл за энэ нэгдүгээр харгалзсан концентрацуудаа аваад урвалын хурдны тэгштэлээ бичих нь шүү дээ. За V2 гэчвэл бас энэ хоёрдугаар мөрөнд харгалцснаас аваад урвалын хурдаа бичнэ. За энэ дэжтэй 3 бодис урвалд орж байгаа тохиолдолд тий хурдны ирэмбийг тодорхойлохын тулд 2 бодисийн концентрацийг нь тогтмол аваад тогтмол нэг нь өөрчлөгдөж байгаа тохиолдолд ирэмбийг нь тодорхойлж болдог байна тийм үү. За тэгвэл нь шүү дээ энэ урвалын хурданд энэ концентрацийн стихиометрийн тоогийн тодорхойлохын тулд урвалын хурдны харьцааг бичдэг байгаа. За V2-ыг хуваах нь V1. За тэгвэл V2-ыг хуваах нь V1. За эндээс ингээ харъя. Йод хасах ионы концентрац бол өөр байна хоорондоо. Харин броматын адилхан устрөгчийн ионы концентрацууд дээр нь доор нь бичсэн ч гэсэн хураагдчихаар харагдаад байна. Урвалын хурдны тогтмол бас хураагдана гэсэн үг шүү дээ. За энэ тохиолдолд дээ шүү дээ тий. Тэгэхээр урвалын хурдыг томьёогоор нь бичлээ гэхэд өөрчлөгдсөн ганцхан бодис л байна шүү дээ. За тэр нь болохоор йодын концентрацаас л хамаарсан юм байна. Йод хасах ионы концентрац. За йод дээр стихиометрийн тоог нь аагаар авцсан маа шүү дээ тий. За одоо тоогоо орлуулад үзье. Хоёрдугаар хурданд харгалзах йодын концентрац нь за энэ хоёр хураагдчихна тийм үү. 0 мянганы 2-ийн А зэрэг. За нөгөөх нь нэгдүгээр хурданд харгалзах нь 0 мянганы 1-ийн А зэрэг. За энд ингээ 2-ийн А зэрэг гарах нь. За тэгвэл энэ хоёр хурдны харьцааг авч үзэхээр 1.6-г үржих нь 10-ийн хасах 4 зэрэг хуваах нь 0.8-ыг үржих нь 10-ийн хасах 4 зэрэг. За ингээд ингээ хураагдаад энэ маань 2 гарч ин тий. Тэгэхээр 2-ийн А зэрэг 2 гарахын тулд эндээс А буюу стихиометрийн коэффициент нь нэгтэй тэнцүү байх нэ. За А-гийн ирэмб туршилтын үр дүнг ашиглан йодын ирэмб А-г тодорхойлно гэсэн тий. За А маань 1 болж таарлаа шүү. За туршилтын үр дүнг ашиглан дараагийнх нь бром-O3 ирэмбийг олоорой. Тэгэхээр бром-O3-ын ирэмбийг олохын тулд бромын концентрац өөрчлөгдсөн байх ёстой. Тийм ээ. Бромын концентрац өөрчлөгдсөн. Нөгөө хоёр нь тогтмол байж байгаа ёстой. За эндээс ингээд харахаар энэ хоёр тогтмол байна. Энд бромат ионых өөрчлөгдсөн. Энд концентрац нь тогтмол байна шүү дээ. Тэгэхээр V3 дараагийнх нь V3-ыг хуваах нь V2 гэсэн харьцаагаа бичнэ гэсэн. За энэ дээр нь шүү дээ. Мөн урвалын хурдны тогтмолууд ядалгаагүй хураагдчихна тий. Тэгээд энд устрөгчийн ионы концентрац йод бас хураагдчихна. За тэгэхээр зөвхөн бромо-3 хасгахаа биччихье. 3 дугаар хурданд харгалзсан нь тэг мянганы 4 хуваадаг нь тэг мянганы 2. За эднэр чинь B зэрэгтэй бичигдэнэ. Энд B-гэр гэж байгаа. За энэ маань юутай тэнцвэ гэсч 1.6-г үржих нь 10-ийн хасах 4 хуваах нь 1.6-г үржих нь 10-ийн хасах 4. Өөрөөр хэлбэл 3 дугаар хурд 2 дугаар хурд хоёр адилхан биш үү? За тэгэхээр энэ хоёр маань хураагдлаа. Ингээд 2-ийн B зэрэг тэнцүү 1. За эндээс B маань хэдтэй тэнцүү болох нь тэг. Ямар ч тооны тэг зэрэг нэгтэй тэнцүү гэдэг утгаараа за B тэнцүү тэг. За дараа нь туршилтын үр дүнг ашиглан устрөгчийн ирэмб Цэг олно гэдгийгсэн байна тий. За одоо тэгвэл туршилтанда устрөгчийн концентрац өөрчлөгдсөн нөгөөдөл нь тогтмол байгаа тийм туршилтын үр дүнг авнаа л гэсэн үг. За устрөгчийн концентрац энэ тохиолдолд өөрчлөгдсөн байна. За энд тогтмол нөгөө хоёр бодисын концентрац тогтмол байгаа дээ шүү дээ тий. За тэгвэл ямар харьцаа бичих вэ гэвэл V4-ыг хуваах нь V3. За устрөгчөөс л хамаарсан. За 0.2-ийн C зэрэг. За устрөгчийн стихиометрийн тоог C-гэр үзсэн маа. 0.1-ийн C зэрэг. За энэ маань за энд мөн ялгаагүй хоёр хурдны харьцаа
нэгтэй тэнцүү болсон байна тийм. За эндээс яг 2-ын c зэрэг тэнцүү 1. За эндээс c маань мөн ялгаагүй тэг. За острогчийн концентрац c тэнцүү тэг болж орж ирэх нэ. За урлын хурдны нийт ирэмб D-г олно. За нийт ирэмб гэдэг маань энэ A, B, C-ийн нийлбэрээр илэрхийлэгдэн. За ирэмб гэдэг нь ерөнхийдөө уралд орж байгаа бодисуудын стихиометрийн тооны нийлбэрийг хэлээд нь штэ. За тэгээд энэ дээр 1 тэг ингээд D маань D тэнцүү 1 гэсэн юм гарч ирж байна. За цааш нь. За энд нэг хүснэгтэд өгөгдсөн байна. Тэг ирэмб, 1-р ирэмб, 2-р ирэмб гэдэг өгөгдсөн. За энэ бол урвалын 1-р ирэмбийн үед урвалын хурдны тогтмолтойгоо тэнцүү. 2-р нэгэн бодисын концентрацаас хамаарж байна энэ тохиолдолд. Энэ бол 2 бодисын концентрацаас хамаарж байна гэж ойлгох гэдэг. За тэгээд 5-р даалгавар нь дээрх урвалын нийт ирэмбэд харгалзах хурдны хуулийн ерөнхий тэгшитгэлийг олоорой гэж. За тэгвэл бидний үндсэн тэгшитгэл маань юм болно шүү дээ. Тэнцүү К-г үржих нь бодитоор нь бичвэл йодынх дээр 1 ирэмбтэй. Үржидэг нь бром О3 хасахын тэг. Үржидэг нь устрогч нэмхийн тэг. Тэгэхээр энэ эднэр бол устчин гэсэн үг шүү дээ. Тэгээд үндсэндээ бидний хурдны тэгшитгэл 1-р ирэмбийн хурдны тэгшитгэл байна гэдгээ сонгочих. За урвалын хурд йодын концентрацаас хамаарлыг сонгоорой гэдгийгсэн байна тий. За тэгвэл йодын концентрац энэ тэгшитгэлээс харахад йодын концентрац их л байгаа байвал хурд өснө гэдэг нь харагдчихэв. За тэгвэл энийг сонгож авах нэ. Эндээс. За хурдны хуулийн ерөнхий тэгшитгэл Е гэсэн тий. За Е маань 2 дугаартай энтэй давхцсан. Харин йодын анхны концентрац урвалын хурдны хамаарлын графикийг илэрхийлсэн F нь за 5. Энэ 5 болж таарч байна. Энэ урвалын температурыг өөрчлөхөд хурдны тогтмол өөрчлөгдөх үү? Урвалын температурыг ер нь шүү дээ тий. Хурдны тогтмол маань температураас хамаарсан хэмжигдэх юм байдаг байхгүй. Тухайн температуртаа урвалын хурдны энэ тогтмол хэмжигдэх юм. За тэгэхээр температурыг өөрчлөхөд өөрчлөгдөнө. G өөрчлөгдөн буюу 1-ийг авчи. За энэ урвалын их бодисын концентрацийг өөрчлөгдөхөд урвалын хурдны тогтмол өөрчлөгдөх үү? Бодисын концентрацийг өөрчлөд байхад чинь йодын концентрац өөрчлөгдөд байхад урвалын хурд улмал өсөд нь шүү дээ. Тэгэхээр өөрчлөгдөнө. H тэнцүү. За энэ урвалын их бодисын концентрацийг асуултаа буруу ойлгочихсон. Их бодисын концентрацийг өөрчлөхөд урвалын хурдны тогтмол өөрчлөгдөх үү? Энэ бол өөрчлөгдөхгүй шүү. Өөрчлөгдөхгүй. H тэнцүү тэг. Концентрацийг өөрчлөхөд тэр урвалын хурдны тогтмолд бол хамаарахгүй байх нэ. Баярлалаа. Асуулт авах зүйл гарвал 9813 3311 дугаараас зөвлөгөө мэдээлэл авч болно.